Хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн онцгой байдлын байгууллагын нэгэн эдэс гал төмөр унтраах аврах 18 дугаар ангийн түүх 70 жилээ энэ онд зохиож байна. Тиймээс онцгой байдлын байгууллагын бэлтгэн хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар гал төмөр унтраах аврах 18 дугаар ангийг онцоллоо. За манай анги нь болохоор 1954 оны бөөний бараа бааз нэгдэлгээд одоо яг энэ байгаа хэмжээс одоо энэс ийш нэг 200 м хэмжээнд дарамтуултай адилхан хэмжээний одоо маш том худалдааны төв байсан. Энийг түшиглээд за энэ бол маш том худалдааны төв болохоор гал гарах хэрэгсэлтэй гэдэг үүднээс энд одоо галуудраа 54 онд манай анги маань байгуулагдчихсэн. За манай ангийн одоогийн нөхцөл байдал одоо 2013 онд энэ анги маань шинэ парк маань ашиглалтанд орсон. Тэгээ одоо энэ парк ашиглалтанд ороод манай ангийн одоо онцлог давуу талтай одоо ямар галын дуудлагаар явдаг гэх юм бол энэ маань одоо улсын он чухал объектууд жишээ нь 2 байна. За тэгээд дандаа өвдөрөөр юм болохоор маш том барилга байгууламж, шин төчин барилга байгууламж гэдэг маш том ерөнхийдөө дуудлаганд гарах юм бол дандаа томог хэмжээний дуудлаганд гардаг. Тэгээд мөн 26 дугаар ангийн нэмэлтээр маш их дуудлаганд гарч ажилладаг. Манай хүрээний бүсчил болохоор Баянгол дүүрэг гэдэг боловч бид нэр одоо мэдээж сургууль төрлөлийн төвөөс өгсөн дуудлагаар бол одоо Саппорогоос ажиллах гэхэд хороолол тэрнээс ажиллахаар нөгөө 10 дугаар анги маань тэр объектуудтай ойрхон болохоор тэд нар гарчдаг. Тэгээд бид нар бас Сонгой хайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт, Баян чанд маань энэ мэтийн дуудлаганд бол маш холын зам дуудлаганд бол маш их явдаг. Жишээ нь бид нар одоо 23 онд одоо Атар дээр гадаа төвөмгийн Атар гэдэг чинь тэн дээр гал гараад 12 ширхэг байршин шатхад одоо бид нэр тэдний дуудлагаар одоо 2 цаг гаруй очиж ажиллаж байгаа. Иймэрхүү холын дуудлаганд бол маш их явдаг. 2008 оноос хойш одоо хүртэл 17 дахь жилдээ ажиллаж байна. Аврагч гас нөхч болон салаа нараагаад салаа бүлгийг гарах явхад автомашиныг ямар саадгүй бүх юмыг ажиллагаатай байлгах, бэлтгэл бэлэн байдлыг хангах тэргүүрээ л онцлогтой. Онцгой байдлын байгууллагт ер нь орохдоо бол хэвлэл мэдээлэл дээрээс харсан, уншсан, энд тэнд гал гарсан үед бас зарим нэг газартаа таарж үзсэн. Тэгээд дотроо бодсон. Би л орж хийхгүй л өөрхөн хийх байл гэж бодож байгаад орсон да. Бидний мөр цагаан ерөөсөө хүнээс хариу нэгтгэх тустай болсод би тэрэндээ их бахархаж явдаг. Энэ алтанд ер нь багасаа тийм сонирхолтой орой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. 22 онд Монгол Улсын ерөнхийлөгчний ерөнхий командлагчийн нэрмжид Марс цэцгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль аварцсан. 24 онд бас тус спортоор хүрэл медаль аварцсан. Энэ оны 9 сарын 27 гээд Орос улбаны улс руу сургууль суралцахаар болсон. Сурж дэвшээд албандаа цаашдаа тууштай ажиллах тийм хүсэл эрмэлзэлтэй л. Онцгой байдлын байгууллаганд ажилладаг гэхэд ер нь ээлжгээр ер нь хүлээж авдаг. Ер нь гоё халаа, хүний амь насыг авардаг, бид хөрөнгөний авардаг, ер нь супер баатрууд л гэж ер нь боддог, хүлээж авдаг. Дөрмөн баярын даваа дорж нийслэлийн Баянгол дүүргийн онцгой байдлыг хэлцэн гал төмөр унтраах аврах 18 дугаар ангийн гал сүлөөгч ахлагч зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Гавьяат гэдэг эрхэм хүнтэй цолыг сая онцгой байдлынхаа 20 жилээр авсан. Тэгээд энэ эрхэм хүнтэй цолыг аавна гэж зөвөр зүтлээч явсан. Урд хажлаа хийгээл явж исэн. Тэгээд онцгой байгууллагын одоо нийт албаагчтай бас баярлалаа. Та бүдийнхээ хүчинд, анги хамт олонныхоо хүчинд, та бүдийнхээ хүчинд
энэ том өндөр шагналыг авсан шүү гэж хэлье да. Онцгой ойлгын байгууллагт одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. 1998 онд одоо хожноор галт төмөр тэмцэх байгууллага байхад 18 настай 10 дугаар ангид төгсөөд анх 18 дугаар ангид орж байлаа. Манай дийхэн талд нэг айлштай тэгээд тэр үед тэгэл гал унтрааж байгаа хүмүүс айгүй гоё санагдал тэгэл хурж ирж нөгөө нэг юу яагаал курс мөрс гişилдэг юм уу яаж орох уу гэж байгаа л орсон доо. Дурлж орсон болохоор их сайхан байсан. Аврагч хүний сайхан зүйл бол тэгэл хүний эд хөрөнгө аварна, хүний амь нас аварна, хүнд буянтай тустай үйл ажиллагаа хийж ийн гэдэг чинь хамгийн сайхан үйл дээ. За миний би онцгой байдлын байгууллагт ороод одоогоор шинэхэн нислэгч болоод сургууль төгсөөд ирсэн байна. Ямар зорилгоор би онцгой байдлын албыг сонгосон бэ гэвэл тухайн үед би жоохон байхад миний үеэл ах маань өөрийнх нь гэр шатж явах гэрийнхнийгаа гал төмрийн аюулаас одоо авраад тэгээд би тэр одоо хүн аврах нинжин сэтгэл одоо хүн тус өргөх ямар сайхан байдаг вэ? Ямар их тийм нэр хүндтэй багтмаар ажиллая гэдгийг би ойлгосон. Салаан цэвэрчийн ажлын хувьд бол онцлог нь тухайн томилгоотой ээлжинд гарч байгаа бие бүрэлдэхүүнийг хариуцаж тухайн өдөр хийгдэх ажил хийгдэх бүх зүйлийг салаан захирагч хуваарлаж шийдвэрлэж аль багчтайгаа хариуцж ажилладаг. Миний биенээ 2012 онд онцгой байдлын байгууллагад дуулгал авахчаар томилогдсон ажиллаж байгаад 2016 онд Баянгол дүүргийн онцгой галт төмөр 18 дугаар ангид дуулгал авахчаар шилжингэрч одоо хүртэл тасралтгүй 13 дахь жилдээ ажиллаж байна. Баянгол дүүргийн хувьд ихэвчлэн үйлдвэр үйлчлэгээ их төвлөрсөн газар байдаг болохоор ихэвчлэн том объектын галт төмрүүд их гардаг. Анх дуудлага мэдээлэл хүлээн авахад аюу их сандарч тавьддаг байсан. Одоо 13 жилийн дараа өөрийгөө харахад ерөнхийдөө бол их төлөвлөсөн 50 дуудлага мэдээллийг хүлээж авдаг болсон. Буралдааны 2 дугаар байрт шалгарсан онцгой байдлын ерөнхий газрын 18 дугаар ангийн ахлагч Өсөх баярныг урьж байна. Автомашин зөөврлөн холдуулах төхөөрөмж шалгарсан байна. Шинжлэх ухааны технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны 2 дугаар байр. Онцгой байдлын ерөнхий газрын 18 дугаар ангийн ахлагч Өсөх баяр хүргэе. Зэрэг алмаас халагдсаныхаа дараа онцгой байдлын албанд орох шийдвэрийг гаргасан байгаа. Өөрийн хүсэлтээр, өөрийн сонирхлоор хариу нөхөөгөө тус үзүүлдэг гэдэг онцлог ороо тий. Хүний амь насыг авардаг, алтай амийг аварна гэдэг өөрөө маш том бахархал юм да. Дуудлаганд хүрэлцэн очих үед ямар дуудлага байгаа бол юун дээр очих вэ гэдэг төгшөөр маш хэцүү байдаг. За урдсан байдлаар ерөнхийдөө объектын галт төмөргөө сонсцсон бол одоо ямар нөхцөл байдалтайг бол бутааж тэрэг бол чатлах хэрэг бол их төгшдөг. Очоод унтраацаа хойноо буцахад ямар ч асуудалгүй сэтгэлийн зүй өөргөө сайхан байдаг. Тэгэхээр 84 онд энэ гал унтраах ангида салаан галс нөгчөөр ирээд баг байцаагч за ингээд ажиллаж байгаад 6 жил ажиллаад 1990 он хүртэл ажиллаж байгаад өөр ажил томилогдсон. За дараагаар нь 1996 оноос 2000 он хүртэл гал унтраах ангийн дараагаар томилогдож ирж ингэж ажилласан түүхтэй. Ангийн даргаыг хийх энэ 4 жилийн хугацаанд миний бас хийсэн зүйл бол энэ гал унтраах анги тэргүүний ангиар шалгарч байсан. Тэргүүний салаангаар шалгарч байсан. За тэр үед бол бас зах зээлийн эдийн засаг гэдгээрөө шилжээд нөхцөл байдал нэлээд хүндтэй байсан. Бидний энэ одоо оршин байгаа 18 дугаар ангийн маань одоо өмч өвчлөлөөр хөвчлээд авчихсан. Тэгээ биднийг үндсэндээ бол байр чөлөөлөх асуудлыг бол тавьдаг юм байна. За энэ байр чөлөөлөх асуудлыг бол одоо үндсэндээ бол удирдлагын түвшинд мэднэ. Бидний хувьд бол шийдвэр гаргадаг хүмүүсийн шүүрэг гүйцэтгэж байгаа гэдэг асуудлыг тавьсан боловч нэлийн хурц одоо маргаан үсэд. За ингээ удирдлагын хэлсний дагуу энэ тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Наран Цацрал гэж одоо хүн ажиллаж байсан. Энэ хүний одоо мэдлийн хэмжээнд асуудлыг шийдэх болдог. За ингээд энэ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тухайн үеийн ажлын албанд одоо нөхцөл байдлыг танилцуулах. За улмаар энэ гал унтраах ангийн үйлчлэх хүрээ
тухайн үед одоо улсын хонд чухал объект өдийг одоо зааж ийм одоо хүчин чадалтай ажилдаг гэдэг мэдээллийг өгч энэ хүнтэй бас санхүүгийн асуудлаар зэгцтэй нэг тал руу гаргаж за ингээд нийслэлээс маань тухайн үед одоо 10 сая төгрөг гарантай төгрөгийг нийслэлийн одоо нөөц хөрөнгөнөөс гаргаж өгч 18 дугаар ангийг ямарваа нэг асуудлаар одоо дахиж хөндөгдөхөөргүй болгож тэгээд бүтэн энэ хуучин байсан барилгыг хойдлын 2 гаражтай нь одоо тэр өдрөө хурж ирж цэргүүдтэйгээ цаашаа сунгаж одоо аваад харуулаа гаргаад машин нь оруулахгүйгээр ингээд зохион байгуулалтанд оруулаад ажиллаж исэн маань энэ гал унтраах ангийг бас тухайн үеийн гамшиг усал гал дүмөртэй тэмцэх үйл ажиллагааг хэвээ явуулах нөхцөлийг одоо бүрдүүлсэн гэж би бас бодож явдаг юм байна. Би энэ ангида 1993 оны 7 сарын 25-нд анх дуудлага удаагч орж ажилласан. Нийт би 19 жил ажилласан. Яагаад энэ үед эмэгтэй хүн нэр дуудлага удаагчаар болсон бэ гэх юм бол дуудлага өгчөө хүмүүс маш их твдэж одоо бачимдсан юм сандарсан хүмүүс өгдөг. Тэрийг бол бид нар бас эмэгтэй хүний дуу хоолойгоор дуугарч одоо тэгээд цаг алдалгүйгээр гарах зам гарц бүх юм хаягнуудаа маш их тодорхой авчиж ингэж гаргаж явуулдаг байсан. Би энэ байгууллагт 1992 оны 6 сарын 20-нд гал төмөртэй тэмцэх газрын даргын тушаалаар анх энэ гал унтрах 18 дугаар ангид ороод одоо 27 жил ажиллаад би чөлөөнд гарсан. За тухайн үед чинь манай энэ 18 дугаар анги чинь одоо бөөний худал төв түүхийд бөөний бараа баазын гэрэт гал унтрах анги гэж байсан. Тэгээ бол одоо энэ толгойд энэ орбит одоо энэ таваншаар ингээд ёсоёшоо барьцааны цангийн аж ахуй хүртэл бид нэр үйлчдэг. Томоохон галаас одоо хүнсний 20 дугаар бүрийн гал байна. За энэ алтчин бөмбөрийн гал байна. Гутлын тэр үйлдвэрийн гал байна. Гэх мэтээр бол маш их олон гал гарч одоо жижиг томгүй маш олон галд гарч ажиллаж байсан л да. Би бол одоо удам тэмцсэн гас ногч дээр гаргаж явдаг. Бидний бэлэн байдал одоо нэг бүрийн одоо гас ногчийн хувцас сэргэлэл, тоног төхөөрөмж, машин техник гэдэг бүх юм бол одоо би бол бас тэрвийнхээс бол маш сайжирсан гэж үзэж байгаа. Танайгийн хувьд одоо байгууллагада 70 жил айл хэдийн өнгөрсөн байна. Бүтээн байгуулалт аль багшны нийгмийн асуудлыг хангах хүрээнд ер нь ямар ажлуудыг гол төлөвлөн ажиллаж байгаа вэ? За би энэ ингээд 22 оны 2 сарын 21-нд томилогдсон. Тэгээ ажиллаа аваад ерөнхийдөө би энэ өмнө 16 оноос 18 хооронд энд салгаан дарга байсан. Тэгээ би ерөнхийдөө манай аль багш нар хэрэг хинтээ яаж харьцах гэдэг зүйлээ бол мэдчихсэн миний ерөнхийдөө давуу тал болчихсон. Тэгээ хамгийн ихний ээлжинд үрж ирээд бид нэр одоо энэ ахлаалагч ил автомат гэдэг болоо жолооч байсан. Тэрнтэй хамтраад өнөөрөө ингээд ангидаа хүлэмжтэй болёо. Хуучин бүр 60 онд бас 60 70 онд бас хүлэмжтэй байсан. Тэрийг тэрнээс нь бол санаа аваад бид нэр өөрсдөө ингээд хүлэмж барья. Тэндээ ногоод тарья, мод үржүүлье. Тэрнээс өөрсдөө ногоогоо авъя. Өөрсдөө хоол хүнсэнд ашиглая, эрүүл хүнс ашиглая гэдэг үгнээс хамгийн эхлээд хүлэмж барьсан. За дараа нь мэдээж бид нар албаа агчнаа бэлтгэл бэлэн байдал, ур чадварын дэвшлэгдэнд бол бид нар сургалтын бааз орчин нөхцөл хэрэг болоод тэгээ бид нар өөрсдөө нэг 50 ширхэг подон одоо байгууллагатай ингээд даралтын сургууль зохион байгуулж бид нар подоо аваад подоноороо бид нар юу хийж байгаа. Утааны камер бариад тэрэндээ албаа агчтай ерөөхдөө дадлагжуулаад сургалт бүтгэлийн дэвшлэх талаар тийм арга хэмжээ болсон. Энэ жил албаа агч нар одоо ажиллах орчин нөхцөл сайн байх юм бол энэ албандаа итгэл үнэмшил энэ албан руугаа тэмүүлэх хүсэл нь төрөх байх гэж бодоод бид нар одоо албаа агчтай өвлийн зэгт машина нэг дулаан гаражд байлгачаад маргааш өглөөнд явчаасаа гэж өгүүднээс 6 машины автомашины гаражуудаа нийлээ барьж байгаа. Тэр бэлэн байдлын сайжруулалт бас энд одоо галын техник спортын цамхаг байгаа. Энэ цамхыг бид нэр одоо хуучин байсан цамхаа сэргээд засварлаж янзлаад одоо албаа агчныхаа бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Өнгийг усах сэтгэлийн бороо найз минь дурсамжийг минь сануулан ирэж эргэлдэн шуурах салхинд хор залуунасаа хийсгэж олон аавын хүү мөр зэрэгцэн онжавуу их хормын амглан байг эр цэргүүд алхаа
Марш эх орныхоо төлөө бүсгүй минь чиний төлөө халуун ам зүрхэндээ чин зорилгоон хадгалж аюулт бүхнийг сүрсөөр нар мандах зүг алхан аз жаргалтай амьдрал минь маргаашиг огтнаа. Хурдаад галтуурын гаргаж байгаа. Удаас дуусна. Үргэлжлэлийг орё. Үе тасхгүй да. Түүхт 70 жилийн хугацаанд Галдан өр унтрах аврах 18 дугаар анги хэрхэн үйл ажиллагаа зохион байгуулж байсан, ямар онцлогтой албаагчдын ололт амжилт ямар байсан талаар онцгой байдлын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар онцлон та бүхэндээ хүргэлээ. Галдан өр унтрах аврах 18 дугаар ангид ажиллаж байсан үеийн ажилтан албаагчдад ойн баярын мэндийг өргөн төвшүүлье.